Еврозоос ба мөнгөн дэвсгэрт. Моно төрсөн өдрөө тэмдэглэж байна. Роб ихчтэй чихэр авч өгөхийг хүслээ. Чихэр нийтдээ 7 еврогийн үнэтэй. Роб монод чихэр худалдаж авахд хэдийн зоосыг ашиглаж болох вэ? A. 1 ширхэг 5 еврогийн дэвсгэрт нэмэх нь 2 ширхэг 2 еврогийн зоос. B. 3 ширхэг еврогийн зоос 1 ширхэг 2 еврогийн зоос. C. 1 ширхэг 5 еврогийн дэвсгэрт 2 ширхэг 1 еврогийн зоос. D. 2 ширхэг 2 еврогийн зоос нэмэх нь 1 ширхэг 1 еврогийн зоос. Хариулт C. 1 ширхэг 5 еврогийн дэвсгэрт дээр 2 ширхэг 1 еврогийн зоос. Европын холбооны ихэнх оронд ямар валют хэрэглэдэг вэ? Зөв хариултыг дугуйлна уу? Доллар, евро, фунт, рубль, иен, злоты. Хариулт евро. Еврог валют болох гол зорилго нь юу вэ? A. Гадаадын хуримтлалыг татах. B. Европ бүсийн орнуудын төлбөр тооцоо хэлбэрчлэх. C. Европ бүсийн орнуудаар аялах, худалдаа хийхийг дэмжих. Хариулт B. Евро нь Европ бүсийн улс орнуудаар хоорондоо худалдаа хийх, санхүүгийн асуудлаа зохицуулахад хэлбэр болгодог. Иргэд аж ахуйн нэгжүүд валют солих шаардлагагүй болсон. Европын аль байгууллага еврог хариуцдаг вэ? A. Европын парламент. B. Европын зөвлөл. C. Европын комисс. D. Европын төв банк. Хариулт D. Европын төв банк нь еврог хариуцдаг. Европын төв банк нь үн хэд хурдан өсөхгүй байхыг буюу инфляцийг хянан баталгаажуулж ингэснээр иргэд худалдан авалт хийх боломжтой хэвээр байхаас гадна цэнгэлдэх хүрээлэн рүү явах, амралтаа өнгөрөх гэх мэтийг хийх боломжтой болгодог.